Бидний бэлтгэсэн энэ хичээл дүрслэх хурлаг технологийн 3 дугаар ангийн судлагдсан дүрсэн загварыг зохиомжлох гэдэг хичээл. За сэдэлжүүлэлтийг бид үлгэрээр хийсэн сурагчдын нас идэвхэн онцлог тохирсон гэж үзэж байна. За бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд янз бүрийн дүрсэн загварын зохиомж бүтээлглээ, магаар болон бие даан ажиллах чадварыг хөгжүүлэхэд их анхаарлаа. Тэгээд бидний бэлтгэсэн хичээлийн шинэлэг тал нь гэх юм бол мэдээлэл харилцааны технологийн хичээлд өргөн давуу ашигласнараа онцлог гэж үзэж байна. За мөн Монгол ардын 15 нэрс төрлийн 3000 гаруй тоглоом байдаг. Тэдний нэг болох Эв 7 гэсэн хичээл тоглоомыг бид нар хичээлдээ ашиглалаа. Энэ тоглоом маань бол гадуур худалдаанд өргөн дэлгэр байдаг юм аа. Өргөн худалдаалагддаг. За мөн энэ аялгүй хөгжүүлэх хөгжилтэй 7 дүрслэсэн ном байгаа. Энэ номноос та бүхэн бас сургалтандаа авч ашиглаж болох юм аа гэж хэлье. За дараагийн нэг асуудал бол үүсмэл дүрс, үндсэн дүрс, үүсмэл дүрс гэсэн онлын ойлголтыг дадлагтай холбож өглөө. Мөн өмнө гарсан хичээлүүд маань зөвхөн видео хэлбэрээр гардаг байсан бол бидний хичээл бол VCD зөвлөмж номтойгоо хамт гарч байгаа онцлог юм аа. Тэгээ багш та бүхэн бидний бэлтгэсэн хичээлийг үзээд хичээлийн улам сайжруул зааж ажилдаа өргөн ашиглахыг итгэж байна. Багшийнхаа барьж байгаа дүрснээс дуртай дүрсээ сонгож аваарай. За юу? За. Ширээн дээр нь ийм дүрстэй самбар байгаа. Учраас өөрийнхөө дүрсийг сонгоод өөрийнхөө дүрсийг хараад ширээгээ сонгож ич. Ойлгосноо? Ойлгосон. Ширээгээ арчилгаа юу гэдэг вэ? Нацмаа дүрсээ өгөөд. Энэ ширээний өгдөний дүрс ямар дүрс вэ? Дөрөвчэн. Тэр ширээний өгдөдөө? Дөрөвчэн. Энэ ширээ? Дөрөвчэн. За эдгээр дүрсийг ямар дүрс гэж нэрлэдэг вэ? Үндсэн дүрс. Үндсэн дүрс гэж нэрлэдэг. За тэгэхээр өнөөдрийн манай хичээлийн сэдэв маань дүрсэн загварын за энэ нь хүүхдүүд уншаарай. Дүрсэн загварын за энэ хичээлээрээ бүгдээрээ эдгээр алхмуудыг гүйцэтгэнэ. За дунгарчид унши, бусд нь өөртөө сайхан уншаарай. Үлгэрээ сонсох, үлгэрээ ярих, ам дөрвөлжин цаасыг нуулах, хэрэгцээд мөрийг тодруулах, дүрсүүдийг будах, хайчлах, дуурайж дүрс бүтээх, өөртөө төсөөлөөр зохиомжлох, бүтээлээ тайлбарлах. За одоо бүгдээрээ аюулгүй ажиллагааныхаа дүрмтэй танилцъя. Нэгдүгээр дүрм маань хайжийг ангаалгаж тавьж болохгүй. Хоёрдугаар дүрм маань хүнтэй ажиг бариулаар нь өгөх ёстой. За гурав дахь дүрм маань цавууга банк таглаж тавина. Дөрөв дахь дүрм маань багаж хэрэглээ зориултын савнд хийн. За хүүхдүүд хичээлийн эхний зорилго маань юу вэ? Үлгэрээ сонсох. За
За бүгдээрээ үлгэрээ сонсцгоё. Эртээ урдын цагт хаан хатан хоёр амьдран суудаг байжээ. Хаан хатандаа их хайртай учир хүссэн бүхнийг биелүүлдэг байж гин. Хатан нэгэн өдөр алс тэртех улсад ус шиг тов тунгалаг бүх зүйл нэвт харагддаг шилгэгч гайхалтай зүйлийн талаар сонсож авчруулж өгөхийг хүсэж гинэ. Хаан итгэлт түшмэлдээ шилийг авчрах зарлиг буулгав. Маргааш өглөө түшмэл аян замдаа гарчээ. Тэрээр хүнд бэрх замыг туулан явн явсаар зорьсон газартаа хурч ирээд нэгэн өөгүй тэгш дөрвөлжин шил худалдан авч эхлээд торгоор дараа нь савхаар гадуур нь даавуугаар ням байлан ороож нуруундаа үрэн хаан тулсынхаа зүг хөдөлж гинэ. Түшмэл буцахтаа хүн амтангүй хатмал цөлийг тэмээгээр цэлгэр уудам талыг мориор зах хязгаар нь үл харагдах далайг заваар гатлан хаан тулсынхаа хаяанд тулж ирлээ. Гэтэл өмнө нь тойрч гарахын аргагүй уул тулж ирж гинэ. Түшмэл шилээ нуруундаа сайн гихч нь бэхэлж аваад арайхийн авирж гартал хаан тулсынх нь бараа үзэгдэж гин. Баярлсан түшмэл яаран алхтал бяцхан чулуунд бүдрэн унжгинэ. Сандран босоод боодлоо задлан үзтэл шил нь 7 хэсэг болон хагарсан байлаа. Тэрнийг хараад түшмэл ихэд гуниглан урд холын замыг ажирлгүй туулсан байдлаа энүүхэн дээрээ хагалчихдаг одоо хаанда юу гэж хэлэндээ хэмээн боджээ. Тэгээд хагар хайнуудыг эвлүүлэн буцаан дөрвөлжин хэлбэрт оруулахыг оролдож гин. Ингэж оролдох явцдаа хагархай хэсгүүдээр 100 сонирхолтой дүрсүүдийг бүтээх хязгааргүй боломж байгааг олж мэдэж гин. Ингээд түшмэл хаан тулстаа иргэн ирж хаан хатан хоёртоо бараалхаж замдаа болсон бүхий л явдлыг нэгд нэгэнгүй ярьж гинэ. Хаан хатан хоёр түшмлийнхээ үгийг анхааралтай сонссны эцэст энэ 7 дүрсээр маш олон төрлийн сонирхолтой зүйлс хийж болохыг ойлгоод ихэд баярлаж гинэ. Энэ явдлаас хойш хаан тулсын бүхий л ард иргэд энэ эв 7 гэсэн энэхүү дүрсэн тоглоомоор байнга тоглодог болсон түүхтэй гинэ. За бүгдээ бүгдээрээ ихэд сонссон үлгэрээ бодцгоо. За бүгдээ одоо бүгдээрээ үлгэрээ сонсцгоос юм чинь үлгэрээ үйл явдлын дараалал ярилцгаая. Эхний үйл явдал эхний ярих бай. За донгоцыг ярив. Эрт урдын цагт нэгэн улсад хаан хатан хоёр амьдардаг байжээ. Хатан нэг сониуч юмгийн хаанч хатандаа их хайртай очиж хүссэн бүхнийг биелүүлдэг байжээ. Хатан нэг өдөр ус мэт тов тунгалаг бүх зүйлийг нэвт хардаг шилгэгч гайхалтай зүйлийн талаар сонсож түүнийг авчран өрөөнийгөө зоохонд хийхийг хүсдэг болж гин. За сайн байна. Дараагийн үйл явдал ихний ярих бай. Тэгээд хаанч зөвшөөрч ордны итгэл түшмэлээ чилийг авчрах зарлиг буулгаж гин. Түшмэл маргааш нь аяны богцоо бэлдэн холын замд гарч гин. Тэгээд хэлсэн газараа очиод нэгэн өөгүй дүрлжин шил худалдан авч гин. Тэгээд шилээ торгоор дараа нь савгаар дараа нь даавуугаар нямбайлан моож ордны зүг явж гин. За их сайн байна. За цааш нь хий өргөжлүүлэн ярих бай.
Тэгээд төсмөлтэй хаас хүн хэцүү бататай замыг олжээ. Хүн тэмгээ эсэмцүүдийг тэрээр дэлгэр сайхан удаан талыг мороод тэгээд тэнгис талыг дэвэж хаас үсэхэд хатуулж. Сайн байна. За дараагийн үйл явдлыг хэн ярих вэ? Гэвч маань ярив. Тэгэхэд өмнө тайр чалмаагүй Томас том уул бай. Чулууга чанхан шиг өрөө дээшээ харахад хаан тусын бараа нь харагдав. Сайн байна. За одоо хэн ярих вэ? Мөнх цул ярив. Басан төсмөл өнөө байгаа жижигэн чулуу харахад өдрөө дунцахад гэн. Тэгээд нөгөө шидэ харах гад. Далайн хэсэг болон хасан байжээ. Сайн байна. За дараагийн хэсгийг хэн ярих вэ? Бодмаа ярив. Тэгээд ханхаа шилнүүдийг цаан дөрвөн бүсэд оруулах гэж оролдов. Оролдох явцдаа олон сонирхолтой төрсийг хийх боломжтой гэдгийг мэджээ. Төшмөл ханхаа шилнүүдээ аваад ардандаа ирчихлээ. За сайн байна. За дараагийн хэсгийг хэн ярих вэ? Маргалжингоо ярив. Хатан шилийг үзхийг маш их хүссэн төшмөлөө боолыг задлахыг тушаажээ. Гэтэл шилэн 7 хэсэг болон хуваагдсан байхыг хараад хаанхтан хоёр ихэд гайхан зочигдов гэв. Төшмөл өвдөг сүгдэн хаанхтан хоёроос уучлалт хүсч замдаа дуулсан хүнд бэрх замаа хаанхтан хоёрдоо ярьж өгөхөд хаан их таалагдав. Их сайн байна. За төгсгөл хэсгээ одоо хэн ярих вэ? Инэрэл ярив. Хатан ухаан төшмөлтэй их алт мөнгө харамж өгчээ. Тэр цагаас хойш 7 дүрсийг F7 гэж нэрлээд хаан дүрс даяараа тоглох болжээ. За сайн байна хүүхдүүд. За ямар нэртэй үлгэр сонссон бэлээ? F7. Үлгэр тавдаг шил маань хэдэн хэсэг болсон бэ? 7 хэсэг. За тэгвэл энэ шил 7 хэсэг болсон F7 маань яг чиний урд байгаа. За чи дүрсээ авъя эхлээд. Тэгээд ажилцгаая. Дугуй дүрс гэжлээ. Бөөрөнхийг юу болоо явчих гээд байна уу? Бөмбөг бол чинь тэгэхээр зэрэг тэр чинь бит болцдог байхгүй юу? Тэгэхээр биднийх бол дүрс учраас дугуй дүрс болно. За одоо наадхаа ажилцгаая. Энэ үндсэн дүрсээс гадна өөр ямар дүрс явж байна чинь? Тэрийг аваад надад өгөөд үзүүлээд те. Үндсэн биш нэг дүрс яваад байгаа да. Их мундаг онцай. За энэ дүрс одоо цөмөрөө наад дүрсээ ажилцгаая. Ямар дүрсээс үүссэн байж болох вэ? Үндсэн дүрснээс юутай адилхан байна уу? 2 гурвангаас. За та нарын хэлдэг зөв 2 гурвангаас бүтчихин тийм байгааз. За тэгвэл бас яг өөрөө өмнөдөө ямар дүрснээс үүсдэг юм бэ гэхээр энэ ямар дүрс вэ нөхдөө? Дөрвөжин дүрс байгаа. Энэ дүрсийг л ерөөсөө энэ тэгш үнцгийг инхээр юу болсон байна вэ? Саяхан бидний өргөд байсан үүсгэн дүрс мөн үү? Мөн байна. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ мэн бас л ямар дүрснээс үүсчихдэг юм байна вэ? Дөрвөжин дүрснээс үүсдэг юм байна. Тэгээд энэ дүрсийг ямар дүрс гэж нэрлэх нь вэ? Үүсмэл дүрс. Яг мундаг. Энэ чинь дүрснээс үүсээд байгаа учраас үүсмэл дүрс. Дахиад нэг дүрс багш нь харуулъя. Тэгвэл энэ юу вэ? Хагас дугуй. Яг үнэ. Хагас дугуй дүрс маань үндсэн дүрс яхаа үүсмэл дүрс яхаа? За хэлтэй өгөн баяраа. Яагаад? Дугуй дүрсийг дундуур нь хаасан. Яг үнэ шүү дээ. Дугуй дүрсийг дундуур нь хаасан болохоор энэ юу вэ? Үүсмэл дүрс. Энэ бол юу вэ? Дөрвөлжин дүрсийг үндсэн дүрсийг бас нугалсан баг нуглаад үүсгэсэн учраас энэ бас ямар дүрс вэ? Үүсмэл дүрс. За тэгвэл одоо бүгдээрээ F7-гаа бүтээцгээе. Өөрснөө. За бүгдээрээ ам дөрвөлжин цаасаа өгөөрэй. Багш нь харъя да. За ам дөрвөлжин цаас нь ямар дүрс үүсгэж байна? Хэдэн гурвалжин үүссэн бэ? 2. Одоо бүгдээрээ 4 тэнцээ гурвалжин болгож нугалцгаая. За багш нь хийгээ, дагаад хийгээрээ бүгдээрээ ширээн дээрээ тавиад цаасаа ширээн дээрээ тавиад цаасаа сайн
нуглаасаа сайн тод гаргаарай. За хэдэн гурвалжин үүссэн бэ? За үүссэн бол багшуугааны харууллаа. Одоо бүгдээрээ хоёр тэнцүү төвшинцэд болгож нуулцгаая. За хоёр тэнцүү төвшинцэд болгож нуулцгаая. За хоёр тэнцүү төвшинцэд болгосон бол одоо доотлохоо төвшинцэдийг дахиад голын нуглаасныхаа дарга дахин хоёр тэнцүү төвшинцэд болгон үүсгэцгээе. За цаасаа дэлгээ. За энэ ямар гар вэ? 100 гар. 100 гарталтайгаа булангаа 2 булангаа голын нуглаасны дагуу 2 гурвалжин үүсгэе. За үүсгэсэн гурвалжингаа дахиад дэлхий. За сайн ажиглаж харцгаая. Тэгээд хэрэгцээ зурааснуудаа тодруулцгаая. За 7 төрсөө үүсгэсэн бол одоо бүгдээрээ будаарай. 7 өөр юм. Будаа дуусцаасан уу? Дууссан. За багштай нэг харуултаа. Ямар мундаг юм бэ? Ямар гоё бодсон бэ? Ямар өнгөр бодсон бэлээ бид нар? За одоо цаасаа хайчицгаая бүгдээрээ. Өснүүдээ хайчицгаая. Бүгдээрээ хайчтай дууссан уу? Дууссан. За тэгвэл одоо бүтээлээ оролцгаая бүгдээрээ. Эхлээд цөмөрөө эв толгоогоор багаараа ярилцаад энэ үлгэрийн зургнуудаас хоорондоо ярилцаад давхцуулахгүйгээр өөрийнхөө эв долоор модоод өөрөө ихэд бүтээлээ оруулна. Урдсан бүтээлээ цаасан дээрээ буулгацгаая. Би хаан хатан хоёртоо шилээ өгөх гэж байгаа хүний юусэн. Шилээ. Би тэнгис долоогоор аялж байгаа зав хийсэн. Би хатан үсээ өөр хийсэн. Би хатан мөр хийсэн. За одоо бүгдээрээ бүтээл дэш нь гаргаад хэлцгаая. За бүгдээ бид нар ийм бүтээл хийж чаддаг болчихлоо, тийм ээ? Сая бид нар яаж хийсэн бэ тэр бүтээлүүдийг? Үсэг яасан? Дуурайгаар бүтээл хийсэн. Одоо тэгвэл өөрсдөө төсөөллөө зохиомжлж хийцгээе. Тэгэхээр гэртээ юу хийжээдэг вэ? Захинд муур нөр ажиглаа. Туулаа өөр. Нохой өөр. Ясмихи яг үнэ. Саагас ингээд гэртээ тийчээдэг зөндөө олон амьтад байдаг тийм. Тэгвэл одоо багаараа хамтарч агаад урдаа байгаа цаасан дээр багш маань чинь урдтай эв долоонод өгсөн байгаа. Тэгэхээр тэрийг хэрэглээд ашиглаад өөрийнхөө урд байгаа цаасан дээр багаараа хамтраад гэртээ тийчээдэг бүтээцгээе. Хэдэн ч бүтээл хийж болно. Ойлгосноо бүгдээ. Зааж баа. За бүгдээрээ бүтээлээ хийгээд дуусчлаа. Тэгэхээр одоо бүгдээрээ өөрсдийнхөө зохиож бүтээсэн бүтээлийг найзуудаа тайлбарлаж өгье. Би тэр 7 төсөө туулаа ба нохоо хийсэн. Манай багахан нуур төсөө нохоо хийсэн. Манай эв 7 төсөө туулаа нохоо муур хийсэн. За бүгдээ бид өнөөдрийнхөө хичээлээр үлгэр сонсох,
үлгэрээ ярих, ам дөрвөлжин цаасыг нуглах, хэрэгцээд мөрөө тодруулах, дүрсийг будах, хайчлах, дуурайж дүрс бүтээх, өөрсдийнхөө төсөөлөөр зохиомжлох, бүтээлээ тайлбарлан ярих гэсэн зорилготойгоор энэ хичээлийг хийж дуслаа. За, бүх зорилго маань биелсэн үү хөөе? За, энэ бичлэг нь нэгдүгээрт үндсэн ба үүсмэл дүрсээр яаж дүрсэн загвар бүтээх вэ гэдгийг харуулсан байна. Үндсэн дүрс гэдэгт бидний сайн мэд квадрат, тэгш өнцөгт, дугуй, гурвалжин гэх мэт хавтгай дүрсүүдийг хамааруулж байна. Үндсэн дүрсээ тэгш хэмээр нь таллан хуваагаад үүссэн дүрсийг нь үүсмэл дүрс гэж нэрлэдэг. Үндсэн ба үүсмэл дүрсээр бүтээсэн загварыг дүрсэн загвар гэж хэлдэг. За, энэ бол үндсэндээ хавтгайлаар дүрслэгдсэн загварыг л дүрсэн загвар гэж нэрлэдэг байгаа юм. Хоёрдугаарт нь дүрсэн загварын хэлбэрийг өөрчлөх загварчлалын 4 арга байдаг. Нэгдүгээрт нь дүрсэн загварын хэлбэрийг өөрчилнө. Хоёрдугаарт нь дүрсэн загварын хэмжээг өөрчилнө. Гуравдугаарт нь дүрсэн загварын эд ангийн тоог өөрчилнө. Дөрөвдүгээрт нь дүрсэн загварыг бүтээж байгаа эд ангийн байршлыг өөрчилдөг. Ийм 4 арга байдаг. Багштай дээрх бичлэгт загварчлалын аль аргыг нь ашигласныг сайтар ажиглаарай. Загварчлалын аргыг ашигласнаар хүүхдийн оюун ухаан сэтгүү хөгжиж, урдан бүтээж байгаа эд зүйлсийн хэлбэр, хэмжээ боловсронгуй болдог ийм төвхтэй. Гуравдугаарт нь мэдээлэл харилцааны технологи, багангийн технологийн хичээлд хэрхэн ашиглаж болохыг эвдоло гэдэг үлгэрээр үзүүлсэн хичээлийн агуулгад тохирсноос гадна хүүхдийн хичээлд оролцох сонирхол хэрэгцээг сэтэлжүүлж өгснөөрөө онцлогтой байна. Багш танд 2015 оны багангийн багшийн гарын авлага зөвлөмжийн 89-ээс 90-р хуудасны зургийн энгийн программыг ашиглана. Үндсэн дүрс, үүсмэл дүрс, дүрсэн загвар зурж, түүнийг ямар ч хэлбэрээр загварчилж, өнг ялган будад сурахыг зөвлөж байна.